Үзэгч та бүхний хороо амгалан айлтгая. Би Сэтгүүл Бадарчин Жаргалмаа. За энэ үзэгч та бүхэнтэй уулзууж студид ярилцахаар улсын их хурлын гишүүн амар жаргалыг үргэлжсэн байгаа. Урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн таних баярлалаа. Баярлалаа. Та тэр бас уулзалгүй утсан байх шүү. Нилээ удаж одоо 13, 14, 15. Яг 13-гээ та зөв тооллоо л да. Өөрөөр хэлэх юм бол 2013 оны 10 дугаар сард та улсын их хурлын гишүүнээс татгалзнаа гэд их хурл дээр нилээ шууган дэгдээсэн. Тэрнээс хойш юм юу болов гэж би ярилцгаа эхлэмээр байна л да. Магадгүй зүгээр үнэхээр тэнд та үүрэг гүйцэтгэж ажиллах их боломжгүй болсон учраас та татгалзъя гэсэн шүү дээ. Гэтэл танай багийнхан тийм ээ таныг бол үлдэх ёстой гэдэг шийдвэр гаргасан байгаа. Тэрээс шош юу болов? Та тэд тэр анги хамт олонтой хоёр хэр амжилттай ажиллав гэж хэлэх үү? Уу яг ерөнхийдөө бол тэр чинь нэг асуудлыг л тодруулах, олон хүний анхаарлыг хандуулах, гэрэл тусгах зорилготой шүү дээ. Энэ угаасаа төрийн тогтолцоон дээр чинь хариуцлагын механизм байх хэрэгтэй маа найзууд. Энийгээ тодтогч өгөхгүй бол энийгээ чангруулж өгөхгүй бол энэ чинь явахаа болж болно шүү. Хүн болгон дур дураараа элдв янз юм яриад ингээд ийм юм болоод байгаа. Одоо энэс бол татгалзах хэрэгтэй маа гэх. Тэгээ хариуцлага тооцоож ил гэж шаардсан шүү дээ. Харамсалтай нь тэгэхгүй болох тэр тэгвэл одоо би өөрөө энийг чинь юу гэж анхаарал хандуулж чадсан уу чадсан ямар ч гэсэн тэр өөргөө гүйцэтгсэн. Тэгээд зүгээр дараа нь би бас нэг мегмар тэр уулзахгүй нэг боролдоо. Тэгээ манайраа тэр ягаад ч юм нэг тэрийг яриа суужсэн чинь цаадах чинь тэгжээс хэрвээ чамааг явуулж гсэн бол эдгээр өөрсдөө маш муухай харагдах байсан. Ийм учраас авч үлдсэн гэж бас хэлж ийлээ. Яг зүгээр бодвочтой санаал байх л да. Гэхдээ ямар ч болсон зүгээр анхаарал хандсан уу гэж хандсан хүмүүс тийш нэг тийм юм үг ярьдаг болсон уу дарга нар тиймийг дурддаг ярьдаг хэлдэг болсон уу болдог болсон. Тэр талаараа бол би бас нэлийн юм агсан болов гэсэн бодол байгаа. Зүгээр өнөөдөр байгаа байдал маань өнөр шийдэж байгаа шийдлүүд гаргаж байгаа юмнуудыг харахад бол нэг тийм хоёр тул сэтгэлтэй би үлдээд байна. Тэгээ нэг бодлын ингээд урагшаага яваад бас нэг юм хийгээгүй шинж айгүй их юм хийдэж шүү дээ өнгөрсөн 3-4 жилийн хугацаанд ялангуяа орон нутгийг аваад үзэх юм бол аймагуудыг аваад үзэх юм бол хамгийн наацхан тэр одоо нэг 100 айлын орон сууц гээл 1000 айлын орон сууц гээл хөдөө орон нутагт тэгчих юм бол жил болгоно 150 250 орон сууц ашиглалтанд бол энэ аймгийн төвүүд ч юм бол явуулаа. За энэ нэг аймгийн төвүүдийг замаар холбох, замтай холбох асуудал маань нэлийн урагшаага явуулаа. За сургууль цэцэрлэгийн тооч гэсэн Улаанбаатар хотод жилгаа байхгүй, нийслэлийн хэмжээнд, улсын хэмжээнд жилгаа байхгүй, урд өмнө байгаагүй их хэмжээний сургууль цэцэрлэг ашиглалтанд л өглөө шүү дээ. Тэр талаасаа бол ингээд юм яваад бас ч нэг урагшаага байгаад байгаа юм шиг. Нөгөө талаасаа бол ингээд бас л нэг тийм сэтгэл дундуур хүмүүс үлдчихсэн нэг л санаанд нэг л нийцчихгүй байгаа шүү дээ. Тэгээд тэрний учир шалтгаан жоохон юу юм бэ? Яагаад байгаа юм бэ гэдэг асуудал бол өөрөө ирэхгүй гарч ирээд байгаа юм л да. Тэгээд би зөвхөн бусад юм руу нурдгүй мэхэд бол энэ улсын их хурл дээр асуудлыг шийдэж байгаа механизм арга замууд дээр бол бид нар бас нэлийн юмнуудыг эргэж харах хэрэгтэй байсан юм байна гэдэг дээр л бодогдоод байгаа. Яг нэг үгүй хэлэхэд бол одоо улсын их хурлын ер нь Монголын энэ ардчлал энэ 90 оноос хойш хэмэл өөрөө ч гэсэн мэдж байгаа гол амин сүнс нь бол зөвшөлтсөл байсан шүү дээ. Хэдий хэцүү элдв янз юм байлаа ч гэсэн бас нэг ив зүгээ олоод нэг зөвшөлтсөд айтайхан аваад явдаг байсан. Тэгээ тэр бол нэг сүүлийн үед ер нь нэг жоохон алга болчихлоо. Энэ нь л жоохон санаа зовж байна. Би яг л энийг л асуух гэдэг л өөрөөр хэлэх юм бол та тэр цагаас хойш харьцангуй намж юм болцсон юм шиг. Ягаад амар жаргал гүшүүн дуурахгүй байгаа юм бол гэж бодмоор зарим зүйлтэй. Тэгэхээр хийсэн үйлдээ таны сэтгэл ханамж жоон дурамчхан дутуухан байгаад байна шүү дээ. Зөвхөн магадгүй энэ бүхнийг хийхэд тулд бид үнэхээр тэр хүсэжсэн тэр ардчлалтаа хүрэх ёстой болов гэж би бодоод байл. Ягаад гэвэл бид үгээ хэлдэг, зөвлөдөж чаддаг, харилцаа ойлголцож чаддаг, шийдэлтэд хүрч чаддаг. Гэтэл өнөөдөр бид яг өтөр алхандаа хүрч чадчихна уу юу л гэдэг. Харин тийм. Энэ тэгээд заавал шгүй нэг л давах ёстой нэг тийм алхам юм шиг тойроод гарч болохгүй. Заавал энийг нэг дайрч гаргах юм шиг ёстой юм шиг л байна л да. Зүгээр болж игэл хугацаа нэрээ жоохон богинохон байх ёстой байх. Тэгээд нэг их тийм нийгэм тохирол багтал шийдээд л гарвал одоо болоо юм болов гэсэн. Одоо сүүлийн үед нэг тийм ойлголт төрөл байгаа шүү дээ. Бид чигээ олсон уу? Бас л хөлөө олохгүй л байна шүү дээ. Чиг бол ерөнхийдөө байгаа байх. Гэхдээ тэрийг хэрэгжүүлдэг механизм арга зам дээр бол бид нар бол ердөө л нэг хөлөө олж өгөхгүй л байгаад байгаа байхгүй. Тэгээ сүүлийн үед би ингээд бодоод суугаад тах тэр за эдийн засаг энэ төр гэдэг тэгэхээр бол ер нь асуудал нэг эдийн засагтай аж байгаа юм биш. Тэр нэг юу хийх ёстой, яах ёстой энэ төр гэдэгтэйч байгаа юм биш үү. Тэр чинь угаасаа бичдэг нь биччихсэн, ярьдаг нь ярьчихсан, судалдаг нь судалчихсан, үзчихсэн, харчихсан бүх юм байна. Хамгийн гол асуудал юунд вэ гэхээр тэр хэрэгжүүлж байгаа механизм, тэр хэрэгжүүлж байгаа механизмыг ажилуулдаг хүн дээ байна.
Тэгэхээр манайх чинь энэ салбартаа чиглэлээр нэг тийм зөв хүмүүсээ эрт урагш нь гаргаж ирч чадахгүй шүү дээ. Тэгэл гайгүй нэг хэсэг нь болох тэр юм руу орохгүй ингээ хоошоогоо суугаад үлдчихдэг. За нэг нь одоо над шиг бодлогошроос суугаад өгдөг байгаад байдаг. Тэгээд нэг тийм хүмүүсээ ердөө нэг урагш нь түлхэж гаргаж ирээд нэг тэр манлайлагч нар лидерүүдийг энэ нийгмийг авч явдаг нэг тэр нэг цөмгөө ердөө бүрдүүлж өгч чадахгүй. Тэгээд ямар сандаа би өнөөдөр нэг асуултанд хариулсан л да тэр нэг сэтгүүлч Times цэгийн дээр надаас нэг хөгжлийн гарц юу вэ гэж. Тэгээ би хэлсэн үг тэргүй. Ер нь бол тэр буруу юм ярьдаг тэр нэг хар талын юмнууд нь бол нэг талдаа гарчихлаа ер нь. Гэхдээ тэгээ зөв юм яриад зөв юмны төлөө явдаг хүмүүс нь бас яагаад нэгдэж нийлж болдгоо юм бэ? Нэг талдаа гарах цаг нь болчихсон юм биш үү? Хүчээ нэгдэх цаг нь болчихсон юм биш үү? Тэгэхгүй бол эн чинь ердөө юм дээр ингээд боцохолоод байна шүү дээ гэсэн нэг юм санаал хэлээд байгаа л да. Лавг сургууль хэлсэн байлоо, хэн хэлсэн байлаа. Хэрвээ эх ордоо бодчихвол баг улс төр битгий ороорой. Ер нь үнэ. Гэт хэлсэн байсан тий. Тэгэхээр улс төрд орохгүйгээр нь улс орны чинь авч яваад жоох хэцүү юм шүү. Улс төр тий. Наад чинь яг зөв санаа. Гэхдээ би зүгээр ямар утгаар нь хэлэх гэдэг ихтер бол энэ хэрвээ эдийн засгийн нөхцөл байдал амьдрал ах уу шал ондоо байсан бол улс төр рүү явах юм бол айгүй зөв. Үн чинь үнэхээр одоо энэ хамаг юм л төрөөс хамаарч шүү дээ. Тэгээ төрд орж ижил түнд очиж нэг ямар нэгэн юм дээр л очиж ядч цалин авч ийн нэг гарын үсгээ зурж ийн тэр гарын үсгээ худалдаж ийн элдв янзын шийдвэр хүн амьтаа ажилд оруулах эрх мэдэл энэ гэсэн тэр юмараа дамжуулж хүмүүс амьдардаг болчихсон нэг тийм үнэлэмж бий болчихсон учраас бүгд ийшээ тийм үлээд байна шүү дээ. Яс тэр хувийн салбарт бизнесээ хийгээ тэр нь олигтой өнгөтэй өдөртөө явдаг бол тэгээд ямар ч асуудал байхгүй шүү дээ. Хин ч гэсэн ийшээ орж энэ дотор байж гэж бодохгүй ч дээ. Одоо өндөр хөгжилтэй орнуудыг хараад ах юм бол улс төрд нь орж ирж байгаа хүн баг байхгүй байгаа шүү дээ. Их хурлын гишүүн болон ихтер бүр аргаа ядсан хүн хайж олж тавьж шít. Ягаад бол тийшээ орох сонирхол байхгүй болчихсон. Манад бол бүх юм бүгд ийшээ одоо энэ саарл орднор бол ердөө бүгд л тэмүүлэл ямар ч үнээр хамаагүй энэ дотор л орох хэрэгтэй байна. За энэ саарл ордон биш юм ахэд бол энэ хотын захиргаа биш юм ахэд дүүргэд биш юм ахэд нэг аймгийн төв дээр сумын төв дээр ямар нэг юм руу л орж ил эрх мэдэл албан тушаал тэр нэг төрийн механизм руу шургаж орж ижил би амьдрна гэсэн тэр ойлголт бол ердөө маш хүчтэй болж байгаа. Тэгээ тэр нь бас хүмүүсийг буруутгаад харахгүй юм л угаасаа л одоо явуулж байгаа бодлогын чинь үр дүн нэмэрхүү юм руу хүргээд байна л та бид нарыг. Би тэрийг магтах гэж байгаа ч юм биш. Долгиод байгаа ч юм биш. Та бол ерөнхий сайд хийж үтсэн одоо юу ч хийж үтсэн. Тэгээ их хуралд он удаан жил ажиллаж байна. Тэр магадгүй танд хийх ёстой юм энэ дотор байгаад байгаа болохоор та тэнд дотор суугаад. Тэр алхмынхаа та хэдд нь алхаж байна. Зүгээр би одоо яг ингээд өөрийгөө ажиглаад байхад бол надад нэг ийм л бодол төрөд байгаа. Магадгүй зүгээр өнөөдөр үүсчихсэн энэ эдийн засгийн нөхцөл байдал, улс төрийн нөхцөл байдал, нийгмийн нөхцөл байдлыг хараад хахад магадгүй яг жинхэнэ амар жаргалыг ашиглах цаг нь одоо ирж байгаа юм болов гэсэн бодол надад төрөд байгаа байхгүй юу? Яг хөө зүгээр цэрэг хүний ч одоо 1000 өдөр тижээж нэг өдөр л ашиглана гэдэг шүү дээ. Гэхдээ яг өнөөдөр магадгүй амар жаргалыг бүрийн хэмжээгээр ашиглах, бүрийн хэмжээгээр дайжлах цаг нь ирж иж магадгүй. Яг гэвэл бид нар гадаадын хөрөнгөөр үлдэх төр чинь нэр нүрээ барчхаа сууж байна. Дотоодын хөрөнгөөр үлдэх олигтой юм байхгүй чинь макро эдийн засгийн бүх үзүүлэлтүүд сүүлийн 2-3 жил бүгдээрээ доошоо явчихсан. За бизнесийн орчин ч гэсэн одоо бол үндсэндээ бол бүгдээрээ л хааж байгаа шүү дээ. Идэвхтэй юмнууд бол байхгүй. Бэлэн мөнгөний гачаал гэдэг нь бол бүр туйлдаа хөрчихсөн, мөнгө дутагдчихсан. Тэгээ ийм үед бол би бол чин дараагийн засгийн газар гарч ирээд бурхан багшиг авцраад ерөнхий сайдаар тавьсан ч гэсэн энэ бол нэг тийм амархан хөдлөхгүй. Магадгүй зүгээр арай жоохон ажил хэргийн мэдлэгтэй, арай жоохон нэр хүндтэй хүн тавьчих юм бол ядч нэг 6 сар ч юм уу тэр нэг кредит авээрэ гэдэг чинь одоо тэр нэг ихтгэл ядч нэг 6 сарын хүмүүст гордлого төрөх байхгүй. За энэ ашгүй нэг юм хийж магадгүй дээ, нэг юм явуулж магадгүй гэдэг чинь. Тэр ихтгэл бүрдээд өөрөөр хэлэх юм бол нэг ингэж унжсэн нэг сарай чинь арай ондоо болоод нэг хүмүүс нэг нүдэнд нэг очих гэлцээд арай ондоо болоод ихтгэл төрөөд эхлэнгүүт л энэ эдийн засгийн тэрийгэ дагаад ингэж явж байгаа байхгүй. Тэгэхээр манад өнөөдөр дутагдаад байгаа зүйл бол тэр хэмжээний лидер үнэхээр хэрэгтэй байгаа. Тэгээ салбарт нь бид нар лидерүүдийг бол ер нь бол гаргаж ирэх хэрэгтэй. Тэгээ тэр утгаараа гайгүй гэж үзэж байгаа, зөв гэж үзэж байгаа хүмүүсээ бид нар бол түлхэж урагш нь явуулах хэрэгтэй байхгүй. Тэгээ энэ дээр туйлшраад байж бас болохгүй. Энэ нам тэр нам энэ төр гэж туйлшраад байж болохгүй. Хоёрдугаарт нь насаар нь хүнийг бас ялгуурлан гадуурхаад байж болохгүй. Одоо сүүлийн үед бол сони хэвлэлээр явж байгаа эдгээр хоёр нь бог болж ийн улсын хурал 40 жил суулаад гэж. Магадгүй тэр 40 жил суусан чинь бас нэг давуу тал нь болчихж байгаа байхгүй.
Хэрэгтэй Би бол боловсруулагч хэрэгтэй үед хэрэгтэй тэг шүү. хэрэгтэй үед хэрэгтэй. Би чинь одоо Лүндэ Жансан яагаад байхгүй вэ гэж боддог. Өөр намын хүн. Тэгтээ бол манайр сууж явах хэрэгтэй байхгүй. Яагаад байж болдгоо. Манай гончгоо яагаад байж болдгоо. Элдв янзаар хэлүүлж байгаа ч гэсэн манайр чинь бол 90 оны парламент, ер нь Монголын ардчсан парламентыг ой санамж шүү дээ. Тэр чигээрээ байгаа байхгүй. Тэгэхээр яагаад энэ хүн байж болдгоо. Бид нар өнгөрсөн үеийн Германы парламентын урилгаар нэг Тюринг мужид нь очлоо л доо. Тэгэд нөгөө тэр мужаас сонгогдсон их хурлын гишүүдтэй нь уулзлаа. Тэгсэн чинь нэг нөхөр байна 9 удаа сонгогдсон гэж. Тэгэд яад 9 удаа сонгогдоод та нар ч ямар учиртай гэсэн чинь бид нар хэдий ч нэг их удаан парламентд байна. Хэдий ч энэ хүний нөгөө нэг ранг нь тийм жин зэнда тэр цангарах бүхэн парламент дээр нэр нөлөөнөл айгүй хүчтэй болдог. Тэр нь шууд юу болж хувирдаг вэ гэхээр бол төсвийн санхүүжилт болдог гэж. Тэгээд тэднийх тэр мужта 20 тэрбум еврогийн санхүүжилт улсын төсөв дээр суулгуулад тэгээд тэр цөөрөн мужаа тэр нэг хаанах гэнэ нэг юутай ингээд холбосон хурдны замд тавилж байгаа. Айгүй их мөнгө байхгүй. Тэгэхээр чинь 20 тэрбум евро гаргуулж чадах хэмжээний их хурлын гишүүн байхын тулд чи тэр парламентод 9 жил сууснаа энийг гаргуулна тэрийг гаргуулна гэж. Тэгэхээр тэр нэг давхар сонирхолгүй байна гэдэг нэг шалгуур байх шиг байна. Хоёрдугаарт нь бол ерөнхийдөө өөрөө энэ улс төрийн намын төлөвшлийг бас нэг үзүүлж байгаа үзүүлэлт юм болов гэж. Тэр чинь нэг нам гэдэг чинь бол нэг арай том харж явах хэрэгтэй ёо да. Нилээн нэг урт хугацаанд 10 жил 20 жилийн тэргээд нэг тэр хөтөлбөр боловсруулж тавиад байна шүү дээ. Ядаж нэг тэр хэмжээндээ харах хэрэгтэй байхгүй. Тэгтэл байна те айгүй явцсан хүрээнд дотор одоо дөнгөж өнөөдрийн сонгуульд би ялж л явбал ямар үнээр ялах нь хамаа байхгүй. Ямар арга хэрэглэх нь хамаа байхгүй гэдэг тийм зарчим руу бас орчих гээд байгаа. Тэгээ тэр бол бас тэр улс төр сууж байгаа хүмүүсүүдийг бол маш их эвдэж байгаа байхгүй юу. Ер нь угаасаа л үнэлэм чинь тийм юм байна, ийм юм байна. Тийм учраас ер нь одоо энэ рүү явах хэрэгтэй гэдэг хүмүүс тэгж ойлгоод шүү дээ. Тэр гэх мэтчлэн ингээд юмнууд яриад бол зөндөл юмнууд байгаа. Парламентын тэр засаглалын тогтолцоо гэдэг юм ярьж штэ. Түүнээс гадна одоо 4 жилийн хугацаанд югд чим та бүхэн ингээд хийгснээ хийж амжилтгүйгээр бууж ин тийм үү. Одоо солигдсон штэ. Дахин сонгогдож солигдох ч. Зөв би ингээд нийслэлээр л хардаг байхгүй. Одоо нийслэх ингээд юм хийгээл байна. Одоо хэдэн жил хийж чадаагүй юм 3 жилийн хугацаанд хийлээ 4 жилийн хугацаанд хийлээ ярьж байгаа шүү дээ. Ингээл дахиад хийхээс үлдсэн ажил нь одоо дараагийн ээлжийн хүмүүсийн хийсэн ажлууд гараад ирнэ дээ. Тэгэхээр энэ 4 жилийн хугацааг уртсгах ёстой юм шүү. Гөө яг уртсах арга зам нь бол ямар арга зам байж болох вэ гэхээр дахиад сонгочих л та. Үнэхээр чиний итгэлийг дагаад үнэхээр чиний сэтгэл санаанд чинь хүрээд юм хийж чадсан бол сонгох хэрэгтэй шүү дээ. Тий. Би бол нийслэлийн удирдлагад бол сэтгэл бол хангалуун байгаа. Батүл элдв янзаар хэлүүлээд байгаа ч гэсэн манай Баттулга энэ хоёр бол үнэхээр хөөрхөн баг болоод энэ нийслэлийг өстө нүүр царайг бол нүдэн дээр өөрчлөгдсөн хизээ юм байлээ. Энэ зам харилцаа энэ гудамж талбай малбай. Одоо манай тэр төсвийн байнгын хорон нийслэлийн төсвийн байнгын хорооны дараа Хүрлбаатар гэдэг нөхрөөгөө өөрөө мэдхүүгүй юмд байсан. Манайр бас энэ чинь нийслэлийн төсвийг хүргэх гэж улсын төсвөөс бас мөнгө өгөхгүй байгаа шүү дээ. Тэгэхэд чинь тэр чинь бас нэг болгоод энэ бүх санхүүжилтийн их усруудыг гаргаж явж байна гэдэг чинь бол айгүй мундаг ажиллаж байгаа байхгүй юу. Тэгээ иймэрхүү юмнууд байж байгаа. Нийслэлээр хийж байгаа ингээд удирдлага нь айгүй зөв ингээд ажиллаа шаардлага тавиад ирэхээр дүүргүүд ч гэсэн бас айгүй чармаагаад их хөөрхөн юмнууд. Манай энэ скватер дүүргийн бас удирдлагууд бас их хөөрхөн юмнууд ингээд санаачлаад хийгээд ялангуяа тэр нэг ард иргэдийнхээ өмнө нэг тайлан тавьдаг нэг тийм системийг бүр тогтолцоо болгож хувиргаад их хөөрхөн юмнууд хийгээд яваад байгаа. Тэгээд бас нэг иймэрхүү юмнууд байгаад байгаа байхгүй юу. Тэгээд тэр утгаараа бол ер нь горьдлого байна. Юм явна гэж бодоод байгаа. Зүгээр энийг одоо хүрээгийн тэлэх, энийг нийтийн үнэлэмж болох чиглэлийн юмнууд бол бас хэрэгтэй л байна л да. Би ингээд намын дотоод үйл ажиллагааны тухай лавлмаар байна л да. Танай нам ер нь хэр цэвэр шудраг ажиллаж байна гэж та хэлэх үү? Би 100% гэж хэлж чадахгүй. Гэхдээ байгаа нь л энэ ердөө. Байж байгаа нь л энэ. Өнөөдрийн ашиг сонирхлын зөрчил, мөрчил за тэгэл улс төрийн нөхцөл байдал энэ хувь хүмүүсийн цаан гарын шин энэ бүх хэмжээнд байж явсаар байгаа л өнөөгийн энэ намын энэ хэмжээнд дотор л одоо байж байгаа нь сарын дин шүү дээ. Тэгвэл бол зээнх болдод бол бас нэг сайн чанар байна. Их тийм юу юм. Нэг юм ингээд бариад авах дээр их тууштай явах. Энэ бас их өгүүлэгдээд байгаа юм. Савчаад байхгүй нэг ямиг ингээд нэг
чиглүүлээд нэг зүтгүүлээд ингээд яаж ч байсан гэсэн нэг тийм хараад байна шүү дээ цаан чинь. Энд нэг юм байгаа шүү. Эдрүү би очих хэвээр юм шүү гэдэг ингээд тэр нэг юмнуудыг даваад ингээд нэг сэтгэлийн тэнхээ гаргаад ингээд шазруун зан гаргаад яваад байгаа нь бас сайн чанар л да. Бас Ирваргийн улс төрчд байдаг шин чанар биш л дээ. Олон хүн бол замаас яваад өгнө шүү дээ. Нөгөө хонглын цан гэрэл хараад ингээд хараад байгаа юм тий. Тэрийг бол манайр хараад байгаа. Зүгээр тэрлүү хөрөх арга зам нь аль зэрэг рационалны хамгийн зохистой арга зам нь мөн үү биш үгүй л одоо хүмүүс ярих баг тийм. Гэхдээ нэг юм хараад тийш нь ингээд зүтгүүлээд энэ нэг олон өхрийн ивэр шиг юмнуудын чинь нэг зэгцлэх гээд яваад байгаа нь бол бас сайн чанар. Хэд их намчрах нь улс орны ирээдүйд юу ямар нөлөөлөл? Энэ бол болохгүй л дээ. Болохгүй гайл тэр шүү дээ. Гайл тэр нэрд өөр юм байхгүй тэр чинь. Яагаад бид нар парламентын тогтолцоог сонгож авсан? Эцсийн олон намын тогтолцоо гэдэг юм чинь байна. Энэ парламент гэдэг юм дээр чинь санал бодлоо уралдуулна тийм ээ. Зөв зүйтэй юмаа гаргаж ирнэ. Тэрийг олон түмнийхөө өмнө нүдэн дээр нь ил байлгана. Тэгээд ард түмнийхөө одоо мандатыг авч үж хэрэгжүүлнэ л гэдэг санаа шүү дээ. Тэрнээс нэг нам байгаад нэг дарангуйлагч гарч ирээд ингээд ардчлаа сүтгээд байх юм бол эн чинь ямар үр дүнд хүргэдэг бид нар мэдчихэж байгаа шүү дээ. Өнөөдөр ч гэсэн дэлхийд дээр бас тиймэрхүү улс орн байж л байгаа шүү дээ. Эдийн засгийн тооцоол одоо инфляци жоохон үр дүнтэй байхын тулд тийм ээ. Амжилттай байхын тулд юу хийх ёстой гэж та бол? Эдийн засгийн хувьд. Би харин эдийн тийм би бол одоо сүүлийн үед нэг л юм бодоод түрүүний хэлсэн санаагаа л хэлэх гээд байна. Тэр инфляци яах ёстой юм гэдэг нь бол 30 дугаар асуудал юм байна. Тэр чинь мөнгөний бодлого гэж байж байгаа. За зээлийн хүүгээр дамжуулж, төв банкны хүүгээрээ дамжуулж инфляцийг удирдах, мөнгөний нийлүүлэлтээ их багас болгох, валютын ханшин дээр нийлүүлэлт элдв янз юм. Гадаад худалдаа энэ гэл ингээл янз юмнууд ярьж болно. Гэхдээ энэ техникийн чанартай юм байна. Хамгийн гол нь бид нар энэ дээр зөв хүмүүсийг олж тавьж чадж байгаа нүггүй. Тэр ард түмэнд юмд итгэдэг тэр нэг итгэлийг бий болгож чадж байгаа нүггүй гэж. Өнөөдөр Монголын иргэн болгон Монгол улсын төгрөг мөнгөнд тэмдэг төгрөг гэдэг дээд зэрэгээр итгэдэг л байх хэрэгтэй байна. Тэгж байж энэ инфляц гэдэг юм чинь бас тодорхой хэмжээгээр одоо дээш дошоо болно шүү дээ. Хүлээлт гэж нэг юм байна. Одоо за долларын ханшуудаа тэнгэр тулахын гинэгээл хүлээж байгаа юм бол тэгэл тулал явчихж байгаа байхгүй юу? Тэг чинь нэг спекулятивны тийм дамын панзын шин чанартай юм болоод явж байгаа. Энэ арга төр засгаас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ нь бол гарцаагүй үр дүнгээ өгөх юм байна. Энэ бол үр дүнтэй арга хэмжээнүүд байна гэж тооцох юм бол ханш чинь эргэл доошоо яваад өгдөг байхгүй. Тэгэхээр тэр дахиад нөгөө ихтгэл төрүүлэх хэмжээний тийм боловсон хүчин тэр хүмүүст лидерүүдийг бид нар гаргаж ирч чадж гэнэ үгүй гэдэг л асуудал л та. Та бол энэ парламентын бас лидерүүдийн нэг л дээ. Тэгвэл магадгүй одоо ингээд сургууль төгсөж байхад чинь улираагаад хөөчмөр ангийн дэвшүүлээд аваад явчихмаар хичнээн хувь байна гэж та хэлдэг. Мэдээж нэр хэлж бол та хоёр болохгүй. Хүний нэр төрд халдаж болохгүй. Ер нь хичнээн хувь байна. Ер нь зүгээр ажиглаад байхад бол 3-1 нь бол солигдол байгаа. 3-1 нь бол солигдоод байгаа. Энэ удаа бол арай жоохон илүү байх болов гэсэн бодол надад байгаа. Солигдох үний тоон. Ер нь ус төрчид байх зарчим. Юу ч юм одоо бие даагчид ч юм одоо олонний дунд нэг юм яриа байна. За боли нам мам гэж одоо ингэхэ боли. Бие даагчдыг сонгоч. За магадгүй зөв үнэхээр зөв хүнийг харж шинэ зөв залууг харъя. Тэр дипломат барьдаг хин нэгний араас бүд өнөхрөш үнэхээр шинэ залууг аваад ирээ гэсэн бодол байна л да. Магадгүй тэр залуучууд сэтгэл дотор юутай байх хэвээр. Эх орон сэтгэл бол гарцаагүй байх хэвээр. Эх орон ард түмнээ ойлгодог, мэддэг, мэдэрч чаддаг тэр сэтгэл. Тэгээд айгүй тийм гуманы хүнлэг энэрэнгүй байх хэвээр. Тэр бол ердөө бүр суур чанар нь байх хэвээр. Хүн хайрлж чаддаг чанар бол айгүй чухал. Ямар ч тохиолдолд ялангуяа чи албан тушаал хэдий ч нэ дээшээ явна, хэдий ч нэ их өндөр төрөнд, хэдий ч нэ чи хүнийг айгүй мэдэрдэг, хүнийг хайрлж чаддаг л байх хэвээр. Тэгэх юм бол чи тийм их хүнлэг зөв алсын хараатай шийдвэрүүдийг гаргана. Хатуу байж болно. Хатуу байж болно. Сахилга дэг журам шаардж болно. Яг гэхдээ тэр дахиад нийгмийн төлөө, хүний төлөө, эх орны төлөө шүү гэдэг тэр сан чанар бол их чухал л да. Тэгээд 3 дугаарт нь бол би хувийн зохион байгуулалт гэж хэлнэ. Хувийн маш өндөр зохион байгуулалттай байх хэрэгтэй. 1-дүгээрт нь би юугаа тавих хэрэгтэй, 2-дугаарт нь юугаа тавих хэрэгтэй бэ гэдгээ ялгаж чаддаг байх хэрэгтэй. Тийм ээ. Тэгээ хамгийн наацхан л одоо цаг шүү дээ. Тэгээ цагаал зөв өдөрт чадчихвэл чи маш өндөр зохион байгуулалттай л байна гэсэн. Цаг барьдаг хүн бол байхгүй шүү дээ. За баярлалаа их үзэгчтэй. Тэгэхээр өнөөдөр маань зочин улсын хурлын гишүүн амар жаргал байлаа. Өнөөдөр үүссэн нөхцөл байдал за ер нь улс төрд хэн хэрэгтэй юм бэ гэдэг талаар үзэгч та бүхэнд тодорхой мэдээлэл өгсөн байхаа гэж бодож байна. Анхаарч үзэгч та бүхэндээ баярлалаа. За урилгыг хүлээн авч хүрэлцээсэнд их баярлалаа. Амжилт хүсье. Амжилт хүсье. За.